За энэ чинь ингээд жоохон ер нь асуудалтай болох гээд байна л да. Чи одоо Казахстанд үйлдвэрсэн янжуур одоо ингээд зах зээл дээр хамгийн хямдхан болоод энэ 10,000 төгрөг дотор байх юм байна. Тэгээ бусд нь ингээд бусад оронд үйлдвэрсэн янжуурч тэр за янжуур нэг 17,8 болоод за цахилгаан тамхин 170-80,000 болох юм байна л да. Одоо энэ ч дээр нь дахиад гайлын дотор нэмж байгаа юм шүү дээ. Саний яриадсан дүнгууд тэр. Gaйл болон гайлын энэ чи 30% болгож байгаа юм шүү дээ 5%. Тэгээ эн чинь ингээд одоо Евразийн хилцээр л одоо ингээд буцаад бид нар яагаад ч юм Евраз руу энэ тамхин бүтээгдэхүүн оруулсан би одоо эдрийг чи гайхаад болохгүй. Тэгээ одоо энэс чинь болоод яах юм тэгээд улс даяараа ингээд нэг хямдхан Казахстан тамхи татдаг. Тэгээ бусд нь ингээд чихтэй хүмтэй юмнууд татдаг. Тэгээ Казахстан тамхи нь одоо хор хөнөөл багтаа бус нь одоо их хор хөнөөлтэй гэдэг л ийм л одоо логик гарч ирдэ шүү дээ. Эндээс харах юм бол. Тэгээ энэ одоо энэ засгийн газраас өргөн барьж байгаа хуулийн төсөлтөөгөө энэ жоо баг яг энэ давтрын хэсэг нь бусад энэ юмудаа ингээ явуулчаад яг энэ давтрын хэсэг нь тэрнтэйгээ хамтдаад явахгүй бол энэ чинь төсөө их л замбраагүй юм болох нь дээ. Тэгээ уг нь бол бид нар чи энийг нэг хяналтанд оруулаад зүв болгомоор байдаг. Тэгээ ингээ яалчгүй ингээд нэг олон талаас ингээд олон салаа хилцээрч орж ирээл хуулиуд ч орж ирээд ингээ их л замбраагүй юм болох нь. Тэгээ сангийн яам яагаад энэ дээр ингээ та нар өдийн хүртэл энэ дээр арга хэмжээ аваагүй энэ хуулиудаа та нар нэгтгээд өргөн бариагүй юм бэ. Тэгээ хэдэн өргөн барьсан гişүүд нь хардагдаж сэрдэгдээл. Тэгээ ингээ хэдэн давтрууд нь ингээ хоорондоо одоо тэнгэр газагш болох нь шүү дээ. Казахстан ч одоо янжуур тамхи хийдэг, дүнсэн тамхи хийдэг. Тэгээ тэд нар нь одоо зах зээл дээр хамгийн хямдхан тамхи болох нь байна. Тэгээ одоо тэрийг хүүхдүүд татахгүй гэсэн баталгаа нь юу юм? Эрүүл мэндийн талаас янжуур дүнсэн тамхи чи илүү л одоо хор хөнөөлтөй баймаар юм. За эрүүл мэндийн яамна тэр мэрэгжилтэнгийн хийснээр бол байхаар байна гэж ярьлаа. Тэгээ тэр янжуур тамхи татгарынхан хор тавдар тусахгүй юм уу? Зүрх судасны өвчин тусахгүй юм уу? Одоо энэ чинь ингээ явсаар гад нэг Казахстаны тамхины үйлдвэрүүдийн лоббины л юу болж харагдаад эхэллээ шүү дээ. Яг энэ байлэр явах юм бол. Асуулт уу? Энэ сангийн яамаас чи төлөөлөх хэмжээний Тэн чимэд сөрөн байна л да. чимээ тэр арай. За хариулъя. За энэ дээр микрофон. За Евразийн төр хэлцээртэй холбоотой улсын хурлын 117 дугаар тогтоол гарсан. Тэгээд үүний хэрэгжилтийг бас энэ улсын хурлаас санаачилсан хуулийн хэсэгтээ нэгтгээд явах бололцоотой юу гэдэг талаас бас тодорхой хэмжээнд бас цаг хугацааны хувьд бол алдсан зүйл бий. Тэгээд энэ асуудлаа өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар гайлын татваруудаа тэглээд онцгой олгон татвараар одоо жиглээд энэ улс орнууд бол одоо жигд хандах энэ асуудлаа шийдвэрлэхээр бол өнөөдөр засгийн газрын хуралдаанаар өргөн бариад улсын хурлд яаралтай гормоор хилцүүлэхээр бол одоо өргөн барих гэж байна. За тодруулъя намж мэг гişүү. Хариулъя. Энэ их чухал асуудал. Бид яг энэ хуулийг ингээд хийгээ явж хахад Евразийн гэрээ хэлцээр одоо батлагдсан. Орлоод эн чинь болохгүй штэ хүн хамаа хавдарт одоо нэрвэгдүүлэх нөө гэдэг юм хэлсээр байгаа л юм болсон. Тэгээ аргаа ядад улсын хурлын тогтоол гаргуулад онцгоогоор нөхөд олчихно гэд тухайн үеийнхэн салбарын сайд нар хэлцээр одоо халж исэн хүмүүс нь хэлжсэн та нарт та улс төрийн үлгэр болвоо гэд би анхааруулж лээсэн. Тэгээ үнэхээр үлгэр болохоо шахлаа. 4 сарын 15 гэхэд орж ирэх нүгэл би чи одоо засгийн газраас асуулагч тавилаа. Шаардлаа, бүлэг дээрээ ч ярьлаа. Тэгээ энэ учрал ерөнхий сайд бас манлайлж энэ дээр анхаарч одоо бас ингээд оруулж ирж байгаад бол би баяртай байгаа. Тэгээ энийг нь бол хэлцээд энэ хямдхан янжуур тамхи орж ирж Монгол улсыг хавдарт нэрвэгдүүлэхгүй, хүүхдүүдийг эрүүл мэндийг нь хордуулахгүй байх үүднээс бид нар бас тэрэн дээр анхаарсан. Энэ хуультай бол тэр бол хамаагүй асуудал байсан. Бид бол энэ хуулиараа янжуурын татварыг өндөр болгох ёстой гэсэн бодлого байсан. Одоо ингэ Бадам сөрөнгөш.